Өнөөдөр Оросын орчин цагийн түүх эхэлсэн өдрөө. Улаанбарханы халдвартай хүнтэй ойройсон харьцан гих хүний тоо 62,000 гаруй болж огцом нэмэгдлээ. Англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах мэргэжлийн төв албан ёсны нээлттэй хийлээ. Элчин багш Бакула Эренбүчигийн дүрийг заллаа. Ice Global телевиз Улаанбаатар хотын 359 жилийн зориулсан үйл ажиллагааг шууд дамжуулна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. России, а также за здоровье благополучия всех присутствующих здесь сегодня. Өнөөдөр Оросын орчин цагийн түүх бичигдэж эхэлсэн өдрөө Орос улс даяар тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна. Тодорхойлбол 1990 оны энэ өдөр Оросын холбооны улсын төрийн бүрэн эрхт байдлын тухай тунхаглалыг баталсан бөгөөд энэ өдрөөс Оросын холбооны улсын орчин үеийн түүх эхэлсэн гэж тооцдог. Түүхэн өдөрт зориулан Оросын холбооны улсын элчин сайд яам хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулж улс төр нийгмийн зүтгэлтнүүд, Оросын элэг нэгтнүүд, дипломат корпусын төлөөлөгчид оролцжээ. Эдэн хүндэт элчин сайд тануулан танаар уламжлан Оросын найрсаг хүн Оросын холбооны улсын үндэсний баяр Оросын өдрийг тохиолдуулан шилжлийн баярын мэдээг бишүүлье. 1000 гаруй жилийн турш манай эх орон Балтийн эргээс Номхон далайн Тэнгисийн эрэг хүртэл мөсөн туйлын эзэнгүй тал нутгаас Дон мөрний халуун бөгчим тал хээр хүртэл ертөнцийн 4 зүг 8 зохист хязгаараа тэлж инх тайван амар амгалан харилцан итгэлцэл нийтлэг хувь заяа зорилтын дор олон үндэслэн нэгтгэн соёл уламжлал шашин шүтлэг бүхий хосгүй өвөрмөц нэгдмэл ард түмнэр дэлхийд гойдог болсон. Түмэн олноороо альва хүндрэлийг даван туулах чадвартай манай ард түмний нэгдмэл эвтэй байдал нь цэргийн тусгай ажиллагааны явцад тогтмол илэрдэг. Хорвоо дэлхий өөрчлөгдөж байгаа энэ үед мөнхийн сайн хөрш Монгол улстай нөхөрлсөн бат бөх найрамдал онцгой ач холбогдолтой болоод байна. Манай хоёр улс 100 гаруй жилийн хугацаанд инх тайван үдэж их амжилтыг хамт бүтээж, дайны цагтч дайсныг хамт эсэргүүцэж явсан түүхэн их замналыг мартах учиргүй. Түүнчлэн хүлээн авалтын хүрээнд эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт гарч байгаа амжилтыг харуулсан Орос улс ололт амжилтын үлгийн нутаг гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэсэн байна. Улаанбарханы халдвартай хүнтэй ойройсон харьцан гих хүний тоо 62,000 гаруй болж огцом нэмэгдлээ. Тодорхойлбол Улаанбарханы халдвартай хүнтэй ойройсон харьцан гих хүний тоо 3 өдрийн өмнө 36,000 орчим байсан. Улаанбархан нь халдвартай хүнтэй зөрөөд өнгөрөх төдийд халдварлах асар өндөр чадвартай гэдгээ. Тиймээс хүн бүр эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байж халдвараас сэргийлэх шаардлагатай байна. Үүнтэй холбоотой халдвар төвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 24 цагийн дархлаажуулалтын цэг ажиллаж эхэлжээ. Тус цэгээр дамжуулан Улаанбарханы батлагдсан тохиолдлын голомтын хавьталд 72 цагийн дотор вакцинжуулалтыг хийж байна. Англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах мэргэжлийн төвийг албан ёсоор нээлээ. Манай улс 2023 онд англи хэлийг албан ёсны 2 дахь хэл болгон хуульчилсан. Түүнчлэн Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргаасан Энтони Блинкен өнгөрсөн жил манай улсад альчлахдаа Америк нэгдсэн улс Монголын англи хэлний сургалтыг дэмжих санаа чалгыг хэрэгжүүлэхээр болж байжээ. Энэ дагуу Монгол улс Америк нэгдсэн улстай хамтран англи хэлний мэргэжлийн төвийг нээлээ. Тус төв нь бүх шатны англи хэлний багш нарын чадварыг сайжруулах, ихтэйд сургуулиудад хэрэгжиж буй англи хэлний хөтөлбөрүүдийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын англи хэлний чадварыг сайжруулах гэсэн үндсэн 3 чиглэлд ажиллах юм а. Төвийн үйл ажиллагаа өнгөрсөн 3 дугаар сараас эхэлж туршилтын сургалтуудыг зохион байгуулжээ. Америк нэгдсэн улсын элчин сайд яам болон Fulbright хөтөлбөрийн мэргэжилтэн багш нар хичээл зааж байна. Олны дунд элчин багш хэмээн гүнээ хүндлэгдсэн Бакула Эренбүчигийн дүрийг Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн Жангарайсаг датсанд заллаа. Бакула Эренбүчийн бүгд найрамдах энтгэг улсаас Монгол улсад суусан анхны элчин сайд байсан бөгөөд 1989 онд ирснээс хойш 10 жилийн туршид уг хүндтэй албыг хашсан юм а. Ингэхдээ тэрээр монголчуудын сэтгэл зүрхэнд элчин багш хэмээх эрхэм нэрээр мөнхрүүлжээ.
Энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд лам хуургууд ийхүү хүндэтгэл үзүүлжээ. Улаанут хотын төрсөн өдрийг Ice Global телевизээр шууд хүлээн аваарай. Ice Global телевиз Оросын холбооны улсын бүгд найрамдах Бурайд улсын нийслэл Улаанут хотын 359 жилийн ойг үзэгчдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тодорхойлбол энэ сарын 14-нд Бурайдын нийслэл Улаанут хотын 359 жилийн ой тохиож байна. Хотын мэндэлсэн өдрөөр төв талбай буюу зөвлөлтийн талбайд баярын сүр жавхлант тоглолт болно. Орос Бурайдын шилдэг уран бүтээлчдийн тоглолт болон лазер шоуг Ice Global суваг шууд дамжуулна. 6 дугаар сарын 14 буюу Бямб гарагийн 18 цагт манай сувагтай хамт байгаарай. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.